Миний хувьд хоол хийх хамгийн гой зүйл нь юу гэж? Мэдээж хийсэн хоолыг маань хэн нэгэн амтархан идэх нь хамгийн гоё л доо. Гэхдээ би хоол хийх үедээ яг хиймч болчихсон юм шиг сонирхолтой санагддаг. Жишээ нь гурил гэхэд уураг цардуулаар нэгдүгээр гурил, дээд гурил энтер гэд олон янзаар ангилдаг. Тэр болгоны онцлогийг нь ойлгоод ямар хоол хийвэл тохиромжтой вэ? Тэрийг нь тэртээ холцоход ямар амт гарах бол, ямар махыг ямар хэмжээгээр яаж болгох уу гэд энэ бүх процесс үнэхээр сонирхолтой байдаг. Өнөөдөр Улаанбаатар гурилын нэгдүгээр гурилыг ашиглаад мөн гэртээ жоорж байсан стейкээ ашиглаад маш гоё амттай meat pie хийх болно. За стейкний махаа жижиглээд давс пестээр амтлаа сайтар хольж өгнө. Яа, ёстой янзын гоё мах байсан шүү. Энэ хоолыг хийх чийл жоорлсон юм байна. За тэгээ саванда хангалттай тоос хийгээд махаа нэгээр нь алтан шаргал өнгөтэй болтон шарж өгнө. Нэг дор ихээр нь хийх юм бол ингэж гоё чарагдахгүй шүүс нь л ялгараад байх болно. Янзтай. Самны ороод наалтсан энэ хэсэг болон тосыг хайж болохгүй. Ягаад гэвэл энэ бол амтыг маш гоё болгодог. 2 жижиг бөөрийнхий цомгон, нэг 10-аад хомс хармаас 3-4 бор мөгийг жижиглээд хийх юм бол ёроолд нь наалтсан хэсэг нь ингээд гоё хуулдраад гараад ирдэг. За үүн дээр Улаанбаатарын 1-р гурилнаас 4 халахыг хийх болно. Энэ нь дараа нь соусыг маань өгдгөн болгоно. За дээр нь 2 даад хар хийх хэрэгтэй. За алкогол хийж ингэж битгий санаа зовоорой. Буцлахангуудад бүх юм нь уушаад алга болчихно. За дээр нь шарсан стейкийг хийгээд дахианы шилний амтлагч нэг ширхэг, улаан лолын песто 2 халбаг, Worcester соус 1 халбаг энийг хийхгүй байж болно шүү. За лаврын ус 2 ширхэг хийгээд 500 г ус нэмээд сайтар гутгаад маш зөөлөн галаад 2 цаг болгоно. За энэ орон цөмөр энэ хоолыг маш гоё чимэж өгөх амин хэмжээний болсон гурилаа зурнаа. 400 г гурил дээр 200 г хүйтэн цэцгийн тосыг ийм жижиг шоо хэлбэртэй болгоо хийж өгнө. Сайн санаарай. Хүйтэн байх ёстой шүү. Тэгэхгүй бол холигдохгүй. За үүнийг ингээ холигчоор хотлох юм бол цэцгийн тос нь ингээ гуриландаа гоё шингээд өгдөг. За тэгээ давс багахан хэмжээний сүү хийгээд дахиж эргүүлэх юм бол нэг ийм хэлбэртэй болно. Нэг атгахад л хоорондоо наалдаж ивэл болцсон гэсэн үг. Нэг их сүү хийгээд эргүүлэх юм бол фейлдэн. Сайтар базааж нухаад 1 цагаас дээш ингээд амраахад болно. За 2 цаг өнгөрчээ. Гоё амтай стейк маань өтгөн шингэн ийм болсон байна. Гой зөөлрсөн байх шүү. За үүнийг маш сайн хөргөх ёстой. Хөрөхгүйгээр шууд гурил дээр хийх юм бол гурил маань цэцгийн тостой болохоор хайлаа цорох магадaltaй. За нөгөө гурилаа сайтар нингэн илдээд халуун тэсвэртэй сав бэлдэнэ. За савнаасаа баг зэрэг илүү гаргах хэмжээгээр гурилаа зүсээд савн дотроо болгоомжтой хийх ёстой. Цоолж болохгүй шүү. За тэгээ дээр нь хөрсөн маха савныхаа 80% нь хийхээрээ хэд дүүргээд бол димээ. За тэгээд илүү болсон гурилаа мөн бөөрийн хэлбэртэй болгоод meat pie-га дээрэс нь ингээд таглаж өгнө. За ер нь эндээс эхлээд гарны мэдрэмж их хэрэгтэй. Амсрын сайхан дарж өгөөд хамгийн сүүл чимэглэл болгоод ингээд сэрээгээр тойруулж хэлбэрт оруулна. Тийг нь ялгаруулахын тулд 2-3 нүх гаргаж өгөөрэй. За хамгийн сүүлд нэг ширхэг өндгийг маш сайн хотгаад гадаргуу дээр нь түрхэж өгнө. Ингэснээр маш гоё алтан шаргал өнгөтэй бүр харваас амттай хоол бэлэн болно. За би наалдуулахгүй тулд тойруулаад баг зэргийн оливын тус түрхэж өгсөн. За ингээд 180 хэмээр 30-40 хэм болох юм бол meat pie маань бэлэн болох нэ. За энийгээ гоё зөв харуулж хийнэ гэдэг бас хэцүү. За би бол ингээд 2-5-ыг эргэлдүүлээд наасан чашин болгоод тавгалжглаа. Янз нь за энэ бол бямба бит 2 идэх гэж хийсэн. Харин энийг бол зочин ирэхэд тохиромжтой юм болов гэж жижиг юм куки хэлбэрээр хийсэн байгаа. Шинэ жилийн орой та бүх ингэж хийж өгөөд хөндөж очно бас дайлаарэ гэж хэлмээр байна. Гурил махан гоё хосолсон, маш гоё амттай. Яахын аргагүй таны баярын ширээг гоё болно гэдэгт итгэлтэй байна. За боллоо. Нүнэн бүр ямар гоё юм бэ? Нэг юм гоё шин бэкрийн талхны үнэ байдаг да. За одоо халбас хэрэгэ бэлэн байлгаад. Махал асгараал гэж. Тийм үү. Ингээл. Энэ харалта. Мах цах нь бол ингээл стейкний махтай. Яа, энэ сэрэмрийн хэрэггүй юм шүү. Воо, болоо. Хөө, юу хийчих вэ? Ямар гоё. Наа гурлаа яаж юм болов? Бутарч унсан. Маш их хөдөлмөр болсон. Нэг өдөр юм болсон.
энэ бүр яг ч баяраа хоол юм байна уу? Гол нь бэкри шиг харагдаж байхгүй юу? Яг махтагаа ингээд чинь бүр айгүй гоё юм шүү. Тийм л. Би энэ гурлын дангаар нас копит идмээр байна. Би ер нь энэ хоолыг айгүй дээрээс шимээр идэгс аахгүй юу? Яг энэ бэлэн бэлдсэн гурил ерөөсөө олддгоо. Өөрөө хийн гэж жоохон ингээд чадахгүй байх гэж яагаад идэгс аахгүй юу? Энэ удаа туршид идэж юм болж байна. Манай өмөр чадчихлаа шүү дээ. Манай юм гойстэй гаргаж удаа яасан юм чинь хүүхдүүдэд өгчихгүй нүцнийг нь үдээгээд. За зөндөөс маа. Өө тийм үү? Хойлоо нүд нь. Бүгдийг нэг. Манаас гоё юм те. Нилээн жоорлж ирсэн стейкнүүд иргэсэн. Айгуу дөөх юм байсан юм аа. Энэ бүр чамин чимээ намттай чимээ. Манай хамтны нэг нэрээ дахиад нэг хийчихдэг хөө.